Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр өнөөдөр дэлхийн итгэмжлийн өдрөөр тохиож байгаа. За энэ хүрээнд стандарт шилжүүлэх зүйн газраас одоо барилгын салбарын төлөөлөлтөд өнөөдөр хэлэлцүүлэг бол зохион байгуулж байна. За бид зарим тодорхой мэдээллийг авахаар стандарт шилжүүлэх зүйн газрын итгэмжлийн газрын дараа ганц хэсэгтээ бид ярилцах гэж байна. Танд өнөөдөр мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхнээс өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэлэлцүүлэхээр одоо мэдээж барилгын салбарт тулгамдж байгаа. За барилгын салбарын стандарт, аюулгүй байдал гэдэг бүх чиглэлийн асуудлыг бас ярилцж байгаа шиг байна. Зарим тодорхой мэдээллийг та бас бидэнд өгөөч. За баярлалаа. Энэ олон улсын итгэмжлийн хамтын ажиллагааны байгууллага, олон улсын лаборатори итгэмжлийн хамтын ажиллагааны байгууллагуудаас жил болгон 6 сарын 9-ний өдрийг дэлхийн итгэмжлийн өдрийг болгон тэмдэглэдэг байгаа. За тэгээд энэ хүрээндээ яг хөтөр жил бүр тодорхой нэг сэдвийг тодорхойлж гаргаад үүнийхээ дагуу хэлэлцүүлэг янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар юм зохион байгуулалт ажлыг хийдэг. За энэ жилийн тухайд бол дэлхийн итгэмжлийн өдрийг барилгын салбарт итгэмжлийн үйл ажиллагаа итгэлийг бий болгоно гэсэн уран дөр тэмдэглэхээр зарласан байдаг. За бид бол дэлхийн итгэмжлийн өдрийг энэ жил 9 дахь удаагаар тэмдэглэж байна. Тэгэд уламжлал ёсороо яг энэ дэлхийн олон улсын байгууллагуудаас зарласан сэдвийн хүрээнд хэлэлцүүлгээ зохион байгуулж байгаа юм аа. За тэгэд бид энэ өнөөдрийн энэ хэлэлцүүлэгтээ болохоор яг хөтер энэ барилгын салбарт ажиллаж байгаа тийм ээ тохирлын үнэлгээний байгууллагууд, үйлдвэрлэгчид, за тэгэд барилгын салбарын шийдвэр гаргагчид тийм ээ хяналтын байгууллага энэ бүхнийхээ төлөөллийг оролцуулсан энэ хэлэлцүүлэг явуулж байна. За тэгэд энэ салбарт тохиолдож байгаа тийм ээ одоо дутагдал бэрхшээл юу байгаа, за ололт амжилт нь юу байгаа, бид цаашдаа юу хийвэл зохистой гэдэг асуудалд хилцэж түүнийг одоо тодорхойлж гаргах, тэгээд цаашлаад зөвлөмж гаргах юм асуудал дээр төлөвлөж байна да. Манай улсын одоо барилгын салбарын итгэмжлэлийн түвшин ер нь одоо ямар хөө түвшинд байдаг. За ер нь хаалтаатай дутагдaltaй зүйл нь бас шүүн дээр байдаг юм. За өнөөдрийн байдлаар бол нийтдээ 200 тохирлын үнэлгээний байгууллага итгэмжлэгдсэн байдгийг. За үүн дотроо бол барилгын салбарт бол өнөөдөр 10 гаруй тохирлын үнэлгээний байгууллага байна. Сорилтын лабораториуд бол ажиллаж байна. За баталгаажуулалтын нэг байгууллага барилгын архитектур корпорац байна. За мөн одоо техникийн хяналтын 2 байгууллага итгэмжлэгдсэн ажиллаж байдаг. За тэгэд энэ итгэмжлэгдсэн гэдэг маань яг хөөхтөр энэ хийж байгаа үйл ажиллагаагаа тийм ээ барилгын салбарт ажиллаж байгаа сорилт шинжилгээний ажил, хяналтын ажиллагаа, баталгаажуулалтын энэ ажил нь бол тийм ээ олон улсын түвшинд хүрсэн одоо тийм ээ шударга ажиллах чадвартай байх энэ нөхцөл нь бүрдсэн гэдгийг л нотлоосон байгууллагууд гэсэн үг. Яг тухайн үед итгэмжлээ авчаад за ямар нэгэн байдлаар ч гэдэм үү хариуцлагын тогтолцоо алдагдсан тохиолдолд эргээд одоо хариуцлагын одоо үүрэгнүүд ямар вэ? За итгэмжлэлийн талаасаа авч үзэх юм бол энэ байгууллагын үр дүн 100% зөв гэж хэлээгүй. 100% зөв үр дүн гаргах тийм ээ чадвартай юм аа энэ байгууллага лаборатори бол тийм ээ сорилт гүйцэтгэх чадвартай арга гаргачлал нь байна, тоног төхөөрөмжөнд байгаа тийм ээ энэ дээр ажилтнууд нь сургагдсан байна гэдгийг бол баталж хийж байгаа гэсэн үг. Нөгөөдөлс одоо чинь яг итгэмжлэлээ авсан зам дээрээс нь ерөөдөө яг итгэмжлэл яг шинээр авах гэж байгаа хүмүүсийн хувьд, байгууллагуудын хувьд юун дээр одоо гол анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг хамгийн чухал зүйл. За бид бол энэ итгэмжлэлийн үйл ажиллагаанд олон улсын тодорхой яг тохирлын үнэлгээний салбарт мөрдөж байгаа стандартуудыг бол хэрэгэлдэг байгаа. Тэгэд энэ стандартууд бол нийцсэн үйл ажиллагаа явуулсан байгууллагууд бол итгэмжлэгдэх чөлөөтэй. За харин бид бол яг хөтөр хамгийн гол нь итгэмжлэгдсэн энэ байгууллагуудыг тийм ээ төрийн захиргааны байгууллага, за өшөө хэрэглэгчид бүх төвшөнд яаж хэрэгэлдэг болох юм бэ? Итгэмжлэгдсэн байгууллага яагаад чухал юм бэ гэдэгт л өнөөдөр анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр яг хөтөр өнөөдөр төр тийм ээ ямарваа нэгэн тендер зарлахдаа барилгын салбарт эсвэл бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа тухайн нэг тодорхой нэг ажлыг гүйцэтгүүлэхдээ өнөөдөр юун төрөнд хэнийг сонгох ёстой юм бэ? Тэгэхээр итгэмжлэгдсэн байгууллагуудыг сонгооч. Яагаад гэх юм бол эдгээр чинь тийм ээ тодорхой үүрэг гүйцэтгэх чадвартай гэдэг үнэлэнгийн байгууллагаар нотлуулсан байна. За энэ байгууллагууд чинь үйл ажиллагаа олон улсын стандартчлалын байгууллагаас тавигдсан стандартын түвшинд тодорхой хэмжээнд нийцсэн байна гэдгийг бол нотлсон учраас тэгэхээр энэ итгэмжлэгдсэн байгууллагуудаас гарсан тийм ээ сорилтын дүн, хяналтын гэрчлэгээ, баталгаажуулалтын тайлан бол найдвартай маа гэдгийг бол хэлэхэд энэ үйл ажиллагаа чиглэгдэж байгаа.
За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр энэ хүү хилцүүлгийн хүрээнд бол маш олон сэдвээр бол ярилцаж байгаа. За хамгийн гол нь барилгын салбарт тулгамдж байгаа стандартыг цааш нь хэрхэн яаж мөрдүүлэх үү? За нөгөө талаас одоо итгэмжлэлийн одоо авсан байгууллагууд дээр цааш нь улам илүү хариуцлагыг нэмэгдүүлэх, за боловсон хүчний асуудал гэдэг олон чиглэлээр бол өнөөдрийн хилцүүлэг бол өрнөж байгаа. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэндээ цагийн үр дээр бид хүргэх болно. За баярлалаа.